санаа. Сайн, та сайн байна уу? За. Тэгэхээр өнөөдрийн манай амьдарч байгаа нийгэмд тийм ээ байгаль экологи гэдэг нь аягүй яригддаг болсон шүү дээ. За энэ тулгараад байгаа ямар асуудлууд байна? За. Хогоо идэл. Агаарын бохирдол. За. Усны асуудал. Усны асуудал. Хөрсний бохирдол. Хөрсний бохирдол. Дулаан гэж байна. Дулаараад байна гэж байна тийм. За тэгвэл энэ олон асуудлаас хэдүүлээ хог хайдлыг өнөөдөр авч үзэх нэ. За хог хайдал гэж ерөнхийдөө юу гэж тийм юу гэлгүй ямар ойлголттой гэдэг хог хайдлын талаар танаас. За. За. Хүн байж байна гэдэг чинь хог хайдал гарна гэсэн. За. Хүмүүсийн тэр хэрэгж байгаа зүйлийн одоо цугларч маш их болсон хог хайдал гэсэн. За. Хүний хэрэглэл хэрэггүй болсон хог хайдал ингээ хайсан зүйлээ хог хайдал. Өшөө өөрөөр. За. Хог хайдлаас олон таны нэмэгтэй гарч өрчин үүснэ. Оо сайн байна. За тэгвэл хог хайдал хүний бид ийм хор хөнөөлтөй байх нь тийм. Тэгвэл хог хайдлыг устгах асуудлыг хэдгээр зуунаас одоо хэрглэж ирсэн болоо танаас түүхий хичээлээр үздэг үү? Түүхий хичээл үздэг үү? Түүхий хичээлээр ярьдаг да. За санаж байна. Хоёрдугаар цаглааш. За. Нэгдүгээр сан юм шүү. За. Өнөөгийн юм шүү. За тэгвэл нааш яраарай бүгдээ. Тэгэхээр хог хайдал гэдэг маань хүний бид хортой гэдгийг нийтийн тооллын 300-аад оны үед буюу нөгөө эзэрхэг гүрэн буюу орооны эзэнт гүрний үед одоо анхны мэдгэтгүүнтэй болсон байдаг. Хог хайдал ерөөсөө устгах систем байна гэсэн анхны мэдгэтгүүнүүд энэчээс үүссэн байдгийг. Тэгэхээр биднээс одоо эргэн тойронд хог хайдал гэж яриад байна. Энэ бүгд дээр хэрэггүй хог хайдал өгдөг тийм. За. Одоо яг одны хормон сав идүүдээ дахин сэрэж болдог гэж эсвэл хэлээсээ ирдэг шүү дээ. Нөө сайн юм шүү. Зарим хог хайдлыг ашиглан дахиж бүтээж болно шүү дээ. Хүмүүцээс металлыг тушааж авдаг. За өөр. Тэгвэл бүгдийг ашиглаж тийм үү? Яа ахын гэр ахын нөгөө эргүү болсон хоол ундын төвсөн айрс гэдэг тийм удаа болсон хайж. За сайн байна. Маш сайн байна хүүхдүүд. Тэгэхээр хог хайдлын ерөнхийд нь ердийн хог хайдал ба тусгай хог хайдал гэж ангилдаг байна. Тэгэхээр тусгай хог хайдалд юу ордог вэ гэхээр халдварын зэрэг өндөр хог хайдал буюу халдвартай хог хайдал, эмийн хог хайдал, эсэд хортой нөлөөтэй хог хайдал гэсэн. За багш нь төлөөлөл болгоод эднээсээ хэлж байгаа. Маш олон хог хайдал байдаг. Эмийн хог хайдал, барилгын хог хайдал гэдэг. За тэгвэл ердийн хог хайдалд маань ахын хог хайдал ба дахин боловсрогдох хог хайдал гэж ордог. Тэгэхээр өнөөдөр биднээс ердийн хог хайдал дээр гарч байгаа ахын хог хайдал ба дахин боловсрогдох хог хайдлыг үзэх нь. За багш нь энийг үзүүлээ. Эднээс хог хайдал мөн үү хүүхдүүд? Мөн үү? Энэ хог хайдал мөн үү? Энийг биднээс яадаг вэ одоо ингээл базаал хайдаг штеп. За энэ урагцсан сэдвүүд. Энэ ерөөсөө нөгөө хэргэлдэггүй гудамжаар байждаг сэдвүүд. Энийг дахин боловсрох боломжтой. Яаж? Боловсрох? Ямар нэг юм чинч болох. За тэгвэл биднээс өнөөдөр энэ гарын доорх энэ материалыг ашиглаад юу хийж болох вэ? Яг одоо. За Ширээний харангааны самбаа гэж байна. за сайн мөшөө. Хогийн сав. За. За тэгвэл одоо хэдүүлээ яг өөрөөсдийнхөө хий гэсэн юм а хий. Өөрөө юу хий гэж бодож ин тэрийг одоо энд яг чимээд хийх нь. За та хоёр энийг хоорой. За та гурав. За юу хөвөл дээр үү? За бодъё. За юу хийх вэ? За хогийн сав ичдэг бол. За эхлээд чимхэн шүү дээ. Яаж чимх вэ энэ? Энийг ингээд зүгээр хайрцаг гэдгийг харуулахгүйгээр тийм ээ. Энэ хогийн сав байх нь юу гэдгийг хүнд харуулсан шүү дээ. За тэгж байна шүү дээ. За тэг. За энэ дотор нь хог хайдлаа шүү дээ. Бас тийм үү. Энэ хүн цаас хэрэггүй. Биднес ингээд ураад хайчдаг шүү дээ тий. Тэгэхээр энийг ашиглах нэ. За яаж ашиглах вэ? За наад. За ингээд энэ бол ширээн дээр тавьчихсан хогийн сав мөн үү? За ингээд энд гарын дарах материалыг ашиглаад хогийн сав бол яг хийчих болох нэ. За сая биднес ахын хог хайдал гэдээ ярьсан тийм ээ. Ердийн хог хайдлыг авч үзье. Тэгвэл ахын хог хайдал юу ордгоо дахин боловсрох хог хайдал юу ордог юм болоо? За. За. Тэгэхээр боловсруулах гэхээр металл юм уу эсвэл нэг За. Цаас. За. шил
За сайн байна. За та нас зөв хийсэн байна уу гэдгийг хараарай. За ахын хог идэл юу ордог байна? За албан тасалгаанд гарч байгаа хоол хүнсний бүтээгдэхүүнүүд. За харин дахин боловсрогдоход нь болохоор хэрглэж байгаа хэрэглэгдэхүүн буюу нөгөө биднээс өдөртний цаас, унтар сав маань ордог байх нь шүү дээ. Тийм ээ? За танасын хог идлээ багш нь цавын нэг хараадах их гоё болж үгүй юу? Биднийх ямар ч гоё болсон юм бэ тийм ээ? Ингээд ороо тавьчих юм байна. Ингээд ч юм энэ нэгт Оо энэ хог байна. Та танаа. Хогд гараа. Оо зөндөө хог идлээ шээсэн ба шүү дээ. Багш нь энийг сайн мэдээгүй аваад ирсэн ба шүү дээ тийм. Зөндөө хог идлээсэн ба шүү дээ. Наач хог байна уу? За энэ хогуудыг тэгвэл яах вэ? Хайчих уу? Хаашаа яаж явах вэ гэдэг? Хоёр юм баг. Оо энэ шиг ангилч тийм ээ. За тэгэл ангилаад. За та хоёр хүрээд биш. Саваа аваад. Баштаа. За та нас үгүй ангилаад. За та хоёр ийшээ наадлага орох саваа. Та хоёр ийшээ орох. Хогуудаа хийгээд тэ. Том савт юм чи хэрэггүй хогдож байна. За. Энийг Дахин боловсрох. Аа. Ийшээ хийнэ шүү дээ. Аа. Ийшээ дахин боловсрох юм шүү дээ. За, таглаа тавиарай. За эзэн. За аваад босооч. Байранд очих сууч. За та. За эдний багаас эхлэе тийм үү? Энэ хоёроос. За ийш юу хийж юу хоёр? дахин боловсрох хог. За дахин боловсрох хог хаягдлыг хийсэн ба штэ. За энэ юу вэ? Оо тархины унцар сав байна. Энэ хайрцаг байна штэ тийм үү? За энэ болохоор цаас. Энэ юу вэ? Унцар албаг байна. Энэ. За ийм бүтээгдэхүүн. За энийг тэгвэл бидээс яадаг байгаль дээр шууд хайчдаг шүү дээ. Тэгвэл энэ дахин боловсрогддог байх юм шүү тийм үү? Дахин хаана боловсрогддог юм бэ хүмүүс үү? Үйл за Нэг нь томоохон үйлдвэрт боловсрох. сайн байна. Тэгээ энэгээр юу хийдیں дахин боловсруулаад? Энэ үзэгний гэрээ тэгээд энэ цэцэгний сав. Оо ямар сайн юм бэ? Биднээс яадаг байх юм дахин боловсруулж хийдэг байх юм шүү дээ. За Сандлын ус тийм яваа. оо тийм юусыг хийдэг байх юм шүү дээ. За эргээд хийчих саундаа мэгөө. Нэг саунд өгцөө хийчихээ. За тэгвэл танахт юу орч юу? Манайд ахын хог идэл. За ахын хог ил. За юу хийчихвэ? За ийм юмнууд хийсэн шүү дээ. Эдрийн. Тийм шүү дээ. Хүний хайсан За. Энийг одоо яах вэ? Танах яах вэ гэж бодож байна? Энийг ямар нэгэн байдлаар устгах хэрэгтэй. Устгах шүү дээ. За яаж устгах вэ? Гэтэ устгахтаа хамгийн гол нь шатаа бол тэрэн зүрхтэй байгальтай сөрөглөө зүрх гэж аль болох байгальтай ээлжтэй байдлаар устгах. Маш сайн байна. За тунаашаа араараа өгдөө. Тэгэхээр дахин боловсрох хог хаягдал гэдэг тэдний амар сайхны багт орсон байсан тийм ээ. За эднээсийг ашиглаад яадаг вэ гэхээр одоо биднээсээ өдөртмийг хэрэглээд байгаа нэг удаагийн одоо хумцар идэл тоглоом гадаа талбайд өгдөг сандлуудыг бол хийдэг байгаа. Харин энэ уутыг ашиглаж одоо нэг удаагийн уутыг ингэж хэрэглэдэг шүү дээ биднээс. За энэ уут маань болохоор хөрсөнд одоо өөрийнхөө зан одоо чанарыг атахгүйгээр маш олон зуун жил байдаг. Яг тэр хэвээр ингээл байдаг учраас энэ хөрсөн маш аюултай. Тийм болохоор энийг юусоо яг маш сайн ивгээд савндаа хийхгүй бол яг нь хөрсийг бохирдуулж өгдөг байна. Хэрвээ энийг ингэж ашигласнараа юу хийдэг вэ гэхээр энэ юу хөвгдөд? Хөлөмж шүү дээ. Хөлөмжийн дээдлэлт нь юу хийдэг вүлээ? Уулгаруудыг хийхээр яадیں۔ Уулгарууд ямар ашигтай? Хамгаална шүү. За нарны гэрлийг яг өөртөө шууд тусгаж авдаг учраас энэ дотор нь биднээс иддэг юу ургадаг байх нь вэ? Жимс ногоо ургадаг байх юм шиг. Тэгэхээр саяны уутыг хэрвээ танаас хаях юм бол юу болох нь вэ? Хаюул хор нөлөөтэй. Эргэн ашиглавал яг ахуй хаягдтаа. За сайн байна. За мөн хумцар идлэлийг хаях юм бол юу болно гэлээ? Зүгээр шууд ингээ байгаль дээр ингээ хайчвал Ямар нэгэн хөрсийг бохирдоод. Олон жил аюусаа хий байдлаа алдахгүйгээр байдаг. за тэгвэл дахин боловсруулал юу болох нь? Та түрүү хэлсэн тийм үү? Машины одоо
энэ power хийх нь цэцгийн сав хийх нь. За мөн тэрийг маш сайн ингээд наривчлаа дараагийн дахин үйлдвэрийн үтсэнд юу гэдэг вэ? Биднээс өдөр тутмын хэрэгэлдэг нөгөө утсыг гаргаж авдаг байгаа. За эдний багт байсан тийм үү? Одоо энийг маш удаан ингээд байлгаад авах юм бол юу үүснэ гэдэг л халдвар өвчин үүснэ гэсэн. Ямар өвчин үүсэх вэ? Танаад. За. Уушгины бактериа гэж байна. За байж болно. Амьсгалын зам гэж. За тийм баха. Мөгөнцөр үүсгэн. Маш олон өвчин үүсдэг байх нь шүү дээ тийм үү? Энийг тэгвэл яг нь маш хурдан устгах хэрэгтэй байх нь. За тэгвэл энэс яаж урьдчилан сэргийлэх вэ? Нэгт юу хүмүүс яг өөрсдөө эрүүл мэндийг маш их гаргах хэрэгтэй. Хоёрт энэ хог аюулыг өөрсдөө чийдэх хэрэгтэй. За. Хог аюулыг өөрсдөө ялгах хэрэгтэй. Маш сайн байна. Окей, за нэг дор нь бууданд эмх цэцтэй болгож байлгах хэрэгтэй. Тэгээ бас дээр нь гэр орноо бас арийн цэвэн бас сахих хэрэгтэй. За сайн байна. За урьдчилан сэргийлэхийн тулд биднес хог хайдлаа маш сайн ангилах хэрэгтэй хон тийм үү? Хүнсний бүтээгдэхүүнтэй хэрхэн яаж ажиллах вэ гэсэн аргачлалтай маш сайн танилцсан байх хэрэгтэй хон. Ээж нар маань эмэгтэй хүмүүс маань гэртээ яах вэ? Хоол хүнсээ хэрхэн яаж хадгалах вэ гэдгийг мэдж явах хэрэгтэй. Цэвэр орчинд байх хэрэгтэй. Ингээд байгаль орчноо энэгээр хамгаалж ин хайрлж гинэ гэсэн үг байна шүү дээ. За тэгвэл одоо таанаас энэ цаасан дээрээ тийм үү? Яг одоо саяны үтсэн хэдэн тийм ээ чинээс юу ойлгож байгаа гэдэг нь ганцхан үгээр бичээдэгтэй. Ганцхан үгээр илэрхийлдэг. Эрүүл орчин. За танаа. Эрүүл цэвэр орчин. Эрүүл цэвэр орчин. Хог аюуллаа ангилж сурах. За. Хог аюулыг ялгаж сурах. За. хогоо байгальтыг хаяхгүй байх. За гэсэн үгүүдийг яа ойлгож авсан уу? Тэгвэл өнөөдөр та ер нь юу үтсэж ба? Ямар хичээл үтсэж вэ? Ямар гарчигтай хичээл үтсэж вэ? Эрүүл орчин. За тэгвэл өнөөдөр хичээлдээ хэдлээ гарчиг гээл да. Тэгвэл юу гэж гарчиг өгмөр юм шиг байна? Гарчиг өгвөл за багш нь тэгвэл таансын саяны битсэн дундаас өвүүдийг нэгэ түүж аваад тэгвэл гарчиглыг гэвэл ийм байж болох уу? Цэвэр орчин ба эрүүл амьдрал. Тэгвэл өнөөдөр биднээс гарчиг юу байх нь вэ? Цэвэр орчин ба эрүүл амьдрал гэсэн үг байна шүү дээ. За тэгвэл хүн болгоныг магтсан, ээж авыг магтсан шүлэг байдаг байхгүй юу? Хүн болгон дуу байдаг. Маш олон зүйл байдаг. Гаргацсан шүлэг найрагчд мань гаргацсан байдаг. Тэгэл гаргаж явах явцдаа бичээл цаасаа яадаг лээ? Хаяал байдаг. Тэгвэл хөөргөө тэр цаас тэр хаягдж байхдаа юу боддог болоо? Тэгэд чи нэг тэр нэг хаягдж байгаа хог хаягдлын би яг мөн шүү гэдэг үүднээс нэг өөртөө нэг ганц хоёрхан өгүүлбэрээр илэрхийлвэл чи яг өөрийг ингээд цаас гэж бод хаягдж байгаа цаас. Тэгвэл чи биднээс хандаж юу гэж хэлэх вэ хүмүүст? Наташагаас эхэллээ. За намайг хогийн савнд хийгэрээ гэх юм шүү дээ. За. Би дахин боловсруулах хэрэгтэй. За. Хогоо ялгаж сурах ил задгаа газар үл хаях хэрэгтэй. За. Ихтлхийгээр хайрлаарай. За. Төрүүлж өгөөч. Дахин төрүүлж өгөөч. За гэсэн үгүүдийг бодвол хэлэхээсэн болов гэж бодож байна, тийм үү? За. За тэгвэл биднээс нөгөө хамгийн сайн мэддэг ардын зохиолтой нацагт орж байгаа юу бичсэн байдаг лээ хүүхдтэй? За тэгэхээр та насын одоо бичснээс үүдээд тийм үү? Өнөөдөр биднээсийн гарчиг бол цэвэр орчин ба эрүүл амьдрал. Энэ сэдвийн дор биднээс юуг ойлгож авав? Энэ сэдвийн дор биднээс юуг ойлгож авав? Байгалаа хайрлах хэрэгтэй. Хог аюулыг ил задгаа хайхгүй. Хог ялгаж сурах. Хог аюулаа ялгаж сурах. За тэгвэл энэ хичээлийн үр дүнд биднээс хог хаягдлаа. Гэртээ байгаа хог хэдлийн яг 2 савндаа ялгаж хийж чадвартай боллоо, тийм үү? За ингээ өнөөдрийн биднээс үдж байгаа сэдв маань ингээ өндөрлж байна. Тэгэхээр яг цэвэр орчин ба эрүүл амьдрал гэсэн сэдвийг үзээд дууслаа. За ингээ дээр насагт орж байгаа хэлснээр энэ шүлгийг хэдүүлээ бүгдээр уншъя. За. Жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан эрүүл бие нэгэн жаргалан. За өнөөдрийн сэдвийн үр дүнд тийм үү? Сурагчид та гэртээ байгаа сурагчид маань, хүүхдүүд маань
Гэртээ байгаа хог хаягдлыг 2 савндаа ялгаж сурсан байхаа гэж бодож байна. Ингээ та бүхэнтэй хичээл заасан баяртай байна.